Монгол Улсын их хурлын гишүүн Болормоо нарын 19 гишүүн 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлцэх хэсэг асуудлыг эдийн засгийн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч Монгол Улсад санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалахтай холбоотой наривчилсан зохицуултыг бий болгох шаардлагын хүрээнд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүрэхэд тавигдах нийтлэг шаардлагыг тогтоох, гомдол маргааныг хянан шийдвэрлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулах, үүнтэй холбогдуулан санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий бүтэц орон тоог шинээр бий болгохтой холбоотой зардал гаргахаар тусгасан байна. Хуулийн төслийн парламент цэгийн цахим хуудасд байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Эс Эрдэнэбаат санхүүгийн үйлчилгээ, ялангуяа цахим зээлийн гэрээнүүдэд хэрэглэгч талд хэд эрсдэл үүрүүлж, гэрээний тэнцвэр алдагдаж байгаа нөхцөл байдал, үүнээс үүдэн аппликейшны зээлтэй холбоотой гомдол, шүүхийн маргаан ачаал нэмэгдэж буй бодит байдал, банк санхүүгийн байгууллагуудын ашигт ажиллагааны түвшин, зээлийн нөхцөлийн ижилсэл болон ахмад насны зээлийн хүртээмж бодитоор хязгаарлагдж байгаа асуудлуудын талаар хийсэн судалгаа, дүн шинжилгээ, тооцоолол байгаа эсэх. Мөн эдгээрт үндэслэн гэрээний зохицуулалт болон холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагыг хэрхэн тодорхойлсон талаар Улсын их хурлын гишүүн Эм Мандахай санхүүгийн үйлчилгээний салбарт Монгол банк санхүүгийн зохицуулах хороо болон хэрэглэгчийг хамгаалах байгууллагуудын чиг үүргийн уялдаа зааг тодорхой туссан эсэх, мөн финтек болон цахим зээл, даатгал зэрэг шинэ бүтээгдэхүүнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалт, түнчлэн малчин өрх, тариаланч, бичил бизнес эрхлэгч зэрэг улирлын орлоготой зээлдэгчдийн онцлог эрсдлийг үнэлэх асуудлыг хэрхэн тусгасан талаар, мөн санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэхэд омбудсманы удирдах зөвлөлийг томилох зохицуулалтын хараад бус байдал, улс төрийн нөлөөлийн эрсдлийн талаар Улсын их хурлын гишүүн Г. Уянгшиг санхүүгийн маргаан шийдвэрлэх омбудсманы эрх зүйн зохицуулалт нь шүүхийн тогтолцоодоо уялдах байдал, талуудын эрх тэгш хангагдах байдал болон хэрэг маргааны харьяалал, шилжилтийн зохицуулалт тодорхой тусгагдсан эсэх, энэ зохицуулалтын талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас санал дүгнэлт өгсөн эсэх талаар Улсын их хурлын гишүүн Ч. Анар маргаан шийдвэрлэх байгууллагын удирдах зөвлөлийг эдийн засгийн байнгын хорооноос томилж төсөв цалинган тогтоох зохицуулалт нь улс төрийн нөлөөлөл үүсгэх эрсдэлтэй эсэх, мөн үйлчилгээ үзүүлэгч талд маргалдах эрх олгоогүй байдал нь Монгол Улсын үндсэн хуулийн тэгшэрхийн зарчимтай нийцэж байгаа эсэх талаар тус асуулт асууж хариулт авсан бөгөөд хуулийн төсөлтөй холбогдуулан Улсын их хурлын гишүүд санал хэлээгүй болно. Улсын их хурлын гишүүн Б. Заяа бол хуулийн төсөлд засгийн газраас өгсөн саналтай холбоотойгоор Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 4 дахь хэсэг заасны дагуу тамгын газраар дүн шинжилгээ хийлгэж хууль зүйн зөвлөмж гаргуулах баримын санал гаргасныг хурлаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 11 дахь хэсэг заасны дагуу санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлцгийг дэмжих хэсэг талаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлцэх хэлцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа. Зочин танилцуулгын нийслэлийн ерөнхий боловсролын 38